Залуучууд гэрлэлтийн гэрээ байгуулснаар ирээдүйд үүсэх хожимын эрхшиг хамгаалах ийм л чухал ач холбогдолтой. Тухайлбал байнга архи уул, гэр бүлээс гадуур харилцаа үүсгүүл, үр хүүхдэд тэжээнд итгэхгүй хайж явуул гэх мэтлэнгийн амьдралд олон зүйлүүд тохиолдог. Энэ бүх зүйлүүдийг гаргуулахын төлөө хэрвээ гаргасан тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас гэр бүлийн бусад гишүүдэд учруулсан хохирлыг буруутай этгээд нь төлөвлөхөөр түүнд хүлээлгэх хариуцлага нь өөрөө маш их өндөр хэмжээтэй байхаар гэрээндээ заагаад өгчих юм бол энэ гэр бүл салах цуслуулах асуудал бол багасах ёстой. Одоогийн мөрөж байгаа хуулийн гэсэн ерөнхий зохицуулт нь бол байж л байгаа шүү дээ. Гэр бүлийн тухай хуулийн 14.8-д бол заасан байгаа. Өөрөөр хэлбэл гэрлэлт цуслах асуудал гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх ашиг сонирхлын үүднээс мөн түнчлэн дундын эд хөрөнгөө зөв бусаар ашигласан, зарцуулсан, эд хөрөнгөө нуусан, гэрлэлт цуцлан түүний буруутай үйлдэлээс шалтгаалсан тохиолдолд шүүх иргэний хуулийн 129-ийн 3 засгийн дагуу шийднэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл гэрлэгчдийн дундын хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд хувь тэнцүү бүгдэнд нь тэгш хуваана гэсэн үг биш байхгүй. Хиний буруутай үйл ажиллагааны улмаас хин хохиров, хохирсон иргэдэд илүү хөрөнгийг хуваана л гэсэн зохицуулт байж байгаа байхгүй.